Иргэд оюутан сурагчдын эрх зүйн боловсрол зориулан бэлтгэв. Эрүүгийн хэргийг хэн ямар дарааллаар хэдийн хугацаанд хянан шийдвэрлэдэг вэ? Хуульд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэж хэрэг бүртгэлд мөрдөн байцаалд явуулах, түүнд прокурор хяналт тавих, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, эрүүгийн хэргийг анхан шатны давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг хэлдэг. Уг ажиллагааг шүүхээс өмнөх болон шүүхийн шатны хэмээн ялгаж үзэх боломжтой. Шүүхээс өмнөх ажиллагаанд цагдаагийн байгууллага гэмтэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авч 5 хоногт, шаардлагатай бол 14 хоног сунгасан хугацаанд шалгаж хэрэг бүртгэлийн ажиллагааг 1 сарын хугацаанд явуулна. Уг ажиллагааг прокурор тухай бүр 3 сар хүртэл хугацаагаар сунгаж болно. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах үндслэлтэй бол прокурор тогтоол үлдэж мөрдөгч мөрдөн байцаалтын ажиллагааг 14 хоногоос 1 сарын дотор явуулж дуусган хэргийн материалыг оролцогчид танилцуулна. Хэргийн нөхцөл байдлын улмаас уг хугацааг хяналтын харьяалаас шалтгаалan прокурор 5-аас 16 сар хүртэл сунгах боломжтой. Мөрдөн байцаалт явуулж дууссан хэргийн материалыг прокурор 14 хоногийн дотор хянах ба зайлшгүй тохиолдолд зохих дээд шатны прокурор энэ хугацааг тухай бүр 14 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хэргийг хянаж үзсэн прокурор яллах дүгнэлт үлдэн харьяалах шүүхэд хүргүүлсний дараа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн ажиллагаа эхэлнэ. Шүүх хуульд заасан үндслэл тогтоогдвол хэргийг хянан хэлэлцэхийг 1 удаа 60 хүртэл хоногоор хойшлуулах бөгөөд анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ерөнхий хугацаа 29 хоног байна. Уг хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно. Анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд давж заалдах шатны шүүх нь хавтас тэргийн материал хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хэргийг хянан шийдвэрлэнэ. Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан дээрх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно. Хяналтын шатны шүүхэд гомдол эсэргүүцэл гарвал 21 хоногийн дотор танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэргийг хэлэлцэх эсхийг шийдвэрлэнэ. Шүүх хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар хянан шийдвэрлэх ба шаардлагатай бол уг хугацааг 1 удаа сунгаж болно. Иргэд оюутан сурагчдын эрх зүйн боловсрол зориулан бэлтгэсэн бусад мэдээлэлтэй www.supremecourt-ийн цахим хуудаснаас танилцаарай.